сонсогчдоо Голомт банкнаас бэлтгэн хүргэдэг таны санхүүгийн мэдлэгт подкастын нэгэн дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараар бол эдийн засгийн шинжээч дархлан болон миний бие та бүхэнд нүүрсний зах зээлийн судалгааг бол бэлтгэж танилцуулахаар боллоо. За тэгвэл яагаад ингэж нүүрсний зах зээлийг танилцуулахаар болвоо гэдгийг та бүхэн бас магадгүй мэдчихэж магадгүй өнгөрсөн онд бид нэр түүхэн дээд хэмжээний нүүрсний экспорт хийж эдийн засгийн өсөлт 7%-тай гарч за үүний гол шалтгаан бол ерөөсөө бид нар түүхэнд байгаагүй дээд хэмжээний нүүрсний экспорт хийсэн бол гол нь нөлөөсөн. За тэгээд гадаадаас орж ирж байгаа гадаад валютын ор хорсгол сайн байсантай холбоотойгоор экспортын хэмжээ түүхэн бас дээд хэмжээндээ хүрч 15.2 тэрбум долларт хүрсэн. За тэгээд дээрэс нь бид нар худалдааны тэнцэл 5.9 тэрбумд хүрсэн. За тэгээд мөн төлбөрийн тэнцэл бол бас 1.4 тэрбум долларын ашигтай гарсан. За тэр дундаа урсгал дансны ашиг бол бүр 212 сая долларт бол хүрсэн. Тэгээд сүүлийн 16 жил дандаа алдагдaltaй байсан. Одоо төлбөрийн тэнцлийн урсгал данс бол бас ингээд ашигтай гарсан гэх мэтчлэн маш олон эерэг мэдээтэйгээр бид нар 2023 оныг бол үзсэн. За тэгвэл яаж бид нар өнгөрсөнд түүхэн хэмжээний нүүрс экспортлоод эдийн засгийн өсөлтөд дэмжиж чадваа. За тэгвэл гол худалдаа авагч одоо Хятад улсын зах зээл ямар байсан. За тэгээд бүр дэлгэрэнгүй дэлхийн нүүрс албарлагч орнууд за дэлхийд ямар улсууд нүүрсний нөөцөөр тэргүүлдгийг гэх мэтлэн маш дэлгэрэнгүй судалгааг та бүхэн ингээд танилцуулахаар боллоо. За тэгээд нүүрсний зах зээлийг ойлгохын тулд бүгдээрээ хамгийн түрүүнд нүүрсний төрлийг бол ялгах хэрэгтэй. За нүүрс бол өөрөө газрын гүнд олон жил дарагдсан ургамал амьтдын үлдэгдэл удаан хугацаанд газар доор байснаар бол чулууджаж за ийм нүүрс хэмээх ийм чулуулаг бол бий болдог байгаа. За тэгээд хамгийн гүнд оршдог нүүрс бол хамгийн өндөр чанартай буюу нүүрсний агуулмж өндөртэй, хог хаягдал багтай, за удаан шатаж хинээр өгүүлдвэрлэдэг. За тэгээд чиглэг багтай ийм нүүрс байдаг. Энэ нүүрс бол илүү олборлоход хэцүү. За тэгээд дээрэс нь илүү олон улсын зах зээл дээр бол үнэтэй зарагддаг. За тэгээд ийм төрлийн нүүрс буюу энэ антрацит болон коксч нүүрсийг болоод дэлхий дээр гангийн үйлдвэрлэл төлхөө ашигладаг байгаа. За харин дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн гол их үүсвэр болдог нүүрс бол ихэвчлэн энэ лигнит болон саббитуминous нүүрс байгаа. За энэ хоёр нүүрс нь бол яг энэ коксч нүүрсний дээр оршдог буюу за яг энэ антрацит болон коксч нүүрстэй харьцуулахад болвол илүү чиглэг өндөртэй нүүрсний агуулмж арай багтай байдаг. Тийм болохоор илүү хямдхан зарагддаг байгаа. За тэгээд энэ нүүрс бол өөрөө эрчим хүчний үйлдвэрлэлийн хамгийн гол их үүсвэр болдог. За тэгээд илүү алдацтай гэх мэтчлэн. За тийм болохоор ингээд бүгдээрээ харин манай улсын хувьд бол ямар нүүрсийг тэгвэл илүү экспортлдог гэдээ хараад үзэх юм бол илүү коксч нүүрс байгаа. За тэгээд гол зах зээл бол өөрөө Хятад улс. За тэгээд Хятадын коксч нүүрсний зах зээл дор бол бид нар ингэж тэр дундаа энэ ганц цементийн үйлдвэрт бол энэ коксч нүүрсээ нийлүүлдэг байгаа. За тэгвэл бүгдээрээ дэлхийн ер нь аль улсууд илүү их нүүрсний нөөцтэй юм гэдгийг үзье те. За харин тэгээд дэлхийд дээр нийт батлсан нүүрсийн нөөц бол 1/80 тонн. За тэгээд одоогийн хэрэглээний түвшингээр тооцоолвол ойролцоогоор 134 жилийн нөөцтэй. За нүүрсний нөөцөөр дэлхийд Америк улс тэргүүлдэг. Америк улс бол дэлхийн нийт нүүрсний 23% буюу 248 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Орос улс 162 тэрбум тонн, Австрали улс 150 тэрбум тонн, Хятад улс 143 тэрбум тонны нүүрсний нөөцтэй. За харин манай Монгол улсын хувьд бол 37.2 тэрбум тонн батлагдсан нүүрсний нөөцтэй байгаа. За тэгэхээр ер нь бол ингээ манай улсын засгийн газраас ч гэдэм үү тий олон улсын ер нь дотоодын их сурвалжууд ингээл манай хол газар доорх баялаг ихтэй за нүүрсний нөөц хэдэн жилийн нөөцтэй гэж ярьдаг ч тий. Гэтэ яг ингээд олон улсын бусад улсуудтай харьцуулаад харахад бол бас тийм ч өндөр бол харагдахгүй юм тий. Тэгэхээр энэ дээр бас нэг зүйлийг бас тодруулаад хэлвэл нөгөө гадаадын их сурвалжууд дээр манай улсыг бол 2.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж үздэг юм билээ. Харин энэ 37.2 гэж үзэж байгаа нь бол энэ дотоодын их сурвалжаас авсан буюу эдийн засгийн хөгжлийн яамны Invest Mongolia гэдэг сайтаас бол авсан ийм мэдээлэл байгаа. Тэгэхээр ер нь бол батлагдсан нүүрсний нөөц нь бол 37.2. За тэгээ бүр цаашлаад геологийн тамга нөөц нь бол бүр 170 орчим тэрбум тонн гэж үздэг юм лээ. Тэгэхээр ер нь бол дэлхий дээр бол нүүрсний нөөц бол хангалттай
магадгүй их байгаа юм байна. Тэгээд бас одоо дэлхийн улс орнуудаас нүүрснээс татгалзаж байгаа гэх мэдээлэлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь бол 130 гэдэг бол нэлийн өндөр санагдаж байна тий. Харин тийм байна. За одоо хэдгэл харин дэлхийн нүүрсний олборлтыг хэрэглээг авч үзэх юм бол 2000 он хүртэл ер нь хөгжсөйдийн засагтаа олсоод дэлхийн нийт нүүрсний олборлтын 50%-ийг бүрдүүлж байсан бол одоо үүнээс хойш нүүрслийг хийх буурлах зорилгоор сэрэгдэх эрчим хүч, шинэ технологиудыг ашигласаар нүүрсний хэрэглээ энэ орноос ер нь буурж эхэлсэн байна. За харин Хятад болон энтэх улс бол 1980-ад он дэлхийн нүүрсний хэрэглээний 35%-ийг бүрдүүлж байсан бол одоо өнөөдрийн байдлаар 65%-ийг 65%-ийг нүүрсний хэрэглэдэг болсон байна. За 2023 онд нүүрсний хэрэглээний нийт 67% нь эрчим хүчний үйлдвэрлэлд ашигласан бол үлдсэн 33%-ийг одоо ган үйлдвэрлэх, цемент үйлдвэрлэх ашигласан байна. За харин одоо өнгөрсөн онд бол эрчим хүчний нүүрсний хэрэглээ 4% өссөн бол кокс нүүрсний хэрэглээ 3.7% өссөн байна. За тэгээ 2023 онд манай дэлхийн нийт нүүрсний хэрэглээ бол 8.5 тэрбум тонн нүүрс хэрэглэсэн байна. Энэ бол одоо 22 онтойгоо харьцуулбал 4.5 өсөөд тэгээд одоо түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна тий. За тэгээд өнгөрсөн оны хувьд бол бид нэг 8.5 тэрбум тонн нүүрс хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрсэн. За тэгээд Хятад бол энэ тэг зэрэг улсуудын одоо нүүрсний хэрэглээ бол ингэж бас дагаад өссөн нь бол харагдаж байна. Харин тийм байна. Тэгэхээр яг нөгөө нэг дэлхийн нийтээр бол ингэ нүүрс төслийг бууруулах чиглэлд анхаарал дагаад ч гэсэн нэрчим хүч болон гангай үйлдвэрлэлд болвол ингээд одоо 23 оны байдлаар бол нүүрсийг бол бас ингээд тодорхой хувийг нь гээд хэрэглэсээр байна гэдгийг бол бид нар бас ингээд харж болж байна тий. Харин тийм. За одоо 2023 онд Хятад улс бол ер нь нүүрсний хэрэглээ дэлхийн нийт нүүрсний хэрэглээ 54% бүрдүүлээд тэгээ харин тэрний хэрэглээ бол 220 сая тонноор нэмэгдсэн байна. Өссөн байна. Харин энтэх улс бол бас өсөөд 98 сая тонноор өссөн байна. За харин барууны орнууд бол одоо Америк улс бол 95 сая тонноор буурсан байна. Европын холбоос 107 сая тонноор бас буурсан байна. Тэр өнгөрсөн оны статистик бол юм аа минь тийм байна. Тий. За одоо хэдүүлээ ер нь кокс нүүрсний гадаад ер нь дэлхийн худалдааг харах юм бол Индонез, Орос, Австрали, Монгол улс бол ер нь топ экспортлагч орнууд. За нөгөө талд нь импортлогч орнуудыг харах юм бол за Хятад улс бол 2023 он 4.1 тэрбум тонн нүүрс хэрэглэсэн бол олборлолт нь бол 4 тэрбум тонн. Энэ бол хэрэглээ нь олборлолоос их байгаа болохоор энэ род импортлогч орн гэж харж авч үзэж болж байна. За харин энтэх улс бол 1 тэрбум тонн хэрэглээтэй байсан. Олборлолт нь 800 сая тонн. Европын холбоо бол 685 сая тонны нүүрсний хэрэглээтэй. Олборлолт нь бол харин 520 сая тонн байна. За энэ экспортлогч орнод харж авч үзэх юм бол Америк улс бол 535 сая тонн нүүрс олборлдог юм байна. Харин хэрэглээ нь бол арай бага 465 сая тонн байна. За Европ бол Орос бол 400 сая тонны нүүрсний олборлолттой. Хэрэглээ нь бол одоо 236 сая тонн байна тий. Харин Индонез, Австрали хоёр бол одоо маш том зөрөөтэй. Индонез бол 620 сая тонн нүүрсийн олборлолттой. Харин хэрэглээ нь бол дөнгөж 193 сая тонн байна. За Австрали ч гэсэн Австрали бол 446 сая тонны нүүрс олборлдог. Харин хэрэглээ нь бол 150 сая тонн байгаа. За манай Монгол улс ч гэсэн за тоон бага ч гэсэн бас зөрөө нь бас маш их зөрөөтэй тий. Нүүрсний олборлолт бол 81 сая тонн хүрсэн байна 2023 онд. Харин дотооддоо бид нар 10 сая тонныг хэрэглэсэн байна. Тэгэхээр энэ Монголын хувьд бол энэ 81 гэдэг бол маш өндөр тоо тий. Одоо өнгөрсөн жилүүдэд бид нар дандаа дунджаар 30-аас 40 сая тонны ээлжилтэй олборлоод за тэгээд 30 хүртэлх саяыг нь бол ингээд экспортлцдаг. Гэхдээ манай дотоодын нийт хэрэглээ орчин хүчний одоо орчин хүчтэй юм өөр босоод одоо нүүрсний хэрэглээ бол ингээд зөвхөн одоо 10 сая тонн л байна. Тэгэхээр өнгөрсөн он бид нар 81 сая
тоо нүүрсийг бол албарсан нь бол ингээд түүхэн дээд хэмжээнд бол хүрсэн харагдаж байна. За тэгээд энэ Индонез, Австрали зэрэг улсууд бол ингээд олборлолт нь хэрэглээнээсээ өндөр байгаа учраас одоо энэ нөгөө Индонез жишээлбэл одоо Хятадын хамгийн том импортлогч одоо улс байгаа. Тэгэхээр тэр дундаа бас тэгвэл ямар одоо нүүрсийг илүү их импортлоод байна? Эрчим хүчнийх юм уу, когсч юм уу гэдгийг бол бид нар бас ялгаж салгах харах хэрэгтэй баг тий. За тэгээд үргэлжлүүлээд явах юм бол бүгдээрээ Хятадын зах зээл рүү төлхөө ороод үзье. За Хятад бол сая ингээд харлаа шүү дээ. Дэлхийд хэрэглэгдэж байгаа нийт нүүрсний талаас дээш хувийг бол ганцаараа хэрэгжилж бас үйлдвэрлэдэг юм байна. Гэхдээ Хятадын дотоодын үйлдвэрлэл болоод ингээд одоо 90 орчим хувийн 90-с дээш хувийг бүрдүүлдэг гэсэн юм байна. За ингээд 2019-оос 2023 оныг хараад үзэхээр 2022 он хүртэл Хятад бол ингээд дэлхийд одоо өөрсдийн улсдаа хэрэгжилж байгаа нийт нүүрснийхаа 93%-ийг бол дотооддоо үйлдвэрлэж 7%-ийг нь бол импортлдог гэсэн юм. Гэхдээ 2023 онд бол Хятадын дотоодын үйлдвэрлэл 90% болж за импортын хэмжээ бол 10% болж өссөн. За энэ нь бол өөрөө яг юунаас болчихвоо гэдээ ингээд хараад үзэхээр Хятадын одоо уурхаанууд дээр маш олон одоо осол гэмтэл гарсан. За тэгээд үүнтэй холбоотойгоор бол дотоодын уурхаанууд бол ингээд хаагдсан. За тэгээд Хятад бол өөрөө 2060 он хүртэл нүүрс хүчлийн хийгээ тэг болгоно гэсэн ийм зорилт тавьчихсан байгаа. За үүнтэй холбоотойгоор ер нь бол энэ гангийн үйлдвэрлэл энэ нүүрсний зах зээл уурхаанууд дээр бол тодорхой хэмжээний одоо хориг бол ингээд тавиад явдаг. За тэгээд дээрэс нь энэ дотоодын үйлдвэрлэл багасж байна гэдэг нь болохоор когч нүүрсний одоо нийлүүлэлт бол өнгөрсөн онд 0.1%-аар буурсан. Тэгэхээр яг энэ 93-аас 90 болж буурсан. За 0.1%-аар буурсан гэх мэтлэн тоо үзүүлэлт нь гээд аюу бага юм шиг хуваар сонсогдож байгаа ч гэсэн яг Хятадын энэ хэрэглээтэй буюу одоо 4.5 тэрбум хэрэглээтэй харьцуулаад үзэхэд бол ингээд за 0.1 гэдэг бол 40 сая тонн. За тэгээд 3%-аар буурлаа гэдэг бол ингээд бас маш өндөр хэмжээ байгаа. Тэгэхээр ингээд манай одоо улсаас экспортлж байгаа хэмжээ бол ингээд 2 дахин өнгөрсөн оноос манай улсаас импортлж байгаа хэмжээ өнгөрсөн оноос олвол ингээд 2 дахин нэмэгдсэн гой шалтгаан нь бол ерөөсөө энэ нь Хятадын дотоодын үйлдвэрлэлүүд хаагдсан одоо импортын хэмжээ бол нэмэгдсэн гэдэг мэтчлээ. Тэгээд дээрэс нь Хятадын хэрэглээ бол 4.5 тэрбум тонн хүрч бас түүхэн дээд хэмжээнд хүрсэн гэх мэтчлээ. Тэгэхээр энэ шалтгаануудаас болоод одоо Хятад улс бол өнгөрсөн он манай улсаас тэр их хэмжээний нүүрсийг бол ингээд экспортлож, импортлож авсан байна гэдгийг бол харж болж байна тийм байна. За тэгээд цаашлаад дотоодынхаа Монголын зах зээлийг товчхон бүгдээр аваад үзье. За өмнөд орчинчлан манай улс бол 37.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. За энэ нь бол дэлхийдээ харьцуулахад бол яг одоо 6-ад одоо бичигдэж байгаа юм байна. За тэгээд манайд бол нийт 2760 одоо лиценз бол энэ уул уурхай ашигт малтмлын салбарт бол ингээ олгогдсон байгаа юм байна. За тэгээд нийт одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 35 уурхай байгаагаас 29 нь бол яг энэ когч нүүрсний уурхай байд юм байна. За тэгээд цаашлаад манай улс бол яг Хятад болон Орос гэсэн одоо хоёр улстай хэлж байгаа. За нийт 39 одоо хэллийн бомбтой. За үүний бол 13 нь бол Хятад улстай хэлдэг. За гэхдээ яг одоо голлох экспортын бомбтууд бол энэ шивээ хүрэн, гашуун сугаад, ханг, замын үүд, бичигт зэрэг одоо бомбтууд байна. За өнгөрсөн онд бид нар ингээ манай Монгол улсын экспортын одоо нүүрсний экспортын 92% нь бол автомашинаар гарсан бол 8% нь одоо төмөр замаар гарсан байна. За тэгээд бомбтуудаар ингээд одоо экспортлсон нүүрсний хувийг хараад үзэх юм бол гашуун сухад бомбтоор хамгийн их нүүрс экспортлсон буюу одоо 54.4%-ийг бол ингэж одоо экспортлсон байна. За шивээ өрөн бомбтоор бол 28.3% нь гарсан байна. За ханг бомбтоор бол 7.5%, замын үүдээр 4.6 гэх мэтлээ. Ингээд одоо бомбтуудаар бол гарсан байна. За тэгээд ингээд харахад бол өнгөрсөн онд бид нэр 70 саяыг экспортлсон гэдэг нь бол ингээд одоо тээвэр логистикийн хувьд энэ онд бид нар 60 саяыг экспортлох юм зорилттой байгаа. Тэгэхээр энэ зорилтод бол ингээд тээвэр логистикийн хувьд бол ингээд хүрэх бас боломжтой байна. За тэгээд дээрэс нь шин сэргэлийн бодлогын хүрээнд бол энэ бомбтуудын бүтээн байгуулалтуудыг бол хийгээд явж байгаа. За гашуун сухад бомбын одоо нүүрсний экспортын хэмжээг энэ жилд бол 24 онд 40 сая тонн хүргэн. За шивээ хүрэн бомбтыг бол 29 сая тонн хүргэн гэх мэтчлээ. Энэ одоо зорилтуудыг ингээд дотооддоо тавиад явж байна.
За тэгээд яг манай нөгөө нэг уул уурхайн бүтээгдэхүүнүүд болвол хөрөнгөний биржээр арилжаалагдаад явж байгаа. Энийг бол тавчхан дурдаад явчих. За манад одоо сая 5 сарын эхний улирлын байдлаар нийт экспортлолт нь нүүрсний 29% нь бол ингээд уул уурхайн биржээр бол хийгдсэн байна. За тэгээ нийт 5.2 сая тонн нүүрс бол экспортлогдсон 197 одоо арилжаа бол хийгдэжээ. За тэгээ нийт 2.4 их найт төгрөгийн одоо арилжаа болсон байна. За голд одоо арилжаа хийж байгаа одоо компаниудад бол Эрдэнэс 5 толгой болон Energy Resources зэрэг компаниуд байна. За тэгээд ер нь бол энэ биржээр арилжаалагдж байгаа нүүрс бол өөрөө одоо төрлөөсөө хамааруулаад янз бүрийн одоо үнэтэй байгаа. Жишээлбэл хамгийн одоо чанартай өмнө үрдэнчлэн энэ одоо баяжуулсан кокс нүүрс бол ингээд тоон тутамдаа биржээр $191 ингээд арилжаалагдж байна. Энэ бол одоо энэ бидний дунджаар авч үзэж байгаа нүүрсний дундаж үнэтэй харьцуулахад бол маш өндөр дүн байна. Одоо бидний хэлийн үн гэж нэрлэдэг байгаа нийт экспортоо нийт одоо экспортын дүндээ харьцуулаад гаргаж байгаа энэ хэлийн үн бол одоо энэ 5 сарын байдлаар $115 хүрсэн байна. Тэгэхээр яг ер нь бол нийт одоо дунджаар авж байгаа энэ тоотой харьцуулахад бид нар бол биржээр бол нүүрстэй харьцангуй үнэтэй зарж бол бас чадж байна гэдэг нь бол харагдаж байна. За хамгийн одоо чадвар багтай буюу энэ нүүрс бол $99 ингээд зарагдаж байгаа гэх мэтчлэн. За thermal coal бол бас $54 гэх мэтчлэн ингээд ер нь бол бас чанарын хувьд ялгаатай. Тэгээ нүүрс нь өөрөө дотроо ингээд төрлөөсөө хамааруулаад одоо янз бүрийн үнэтэй бол харагдаж байна. Тэгэхээр нүүрсний одоо биржийн арилжаа бол бас ингээд идэвхжээд явж байгаа юм он гараад болвол. За тэгээд хэдүүлээ нүүрсний үнийг аваад үзье. Тэгээ яагаад дөрн сая нэг одоо асуудал гарч иж байгаа. Яагаад ер нь ингээд хятад улс манайхаас импортлоод байгаа юм бэ? За тэгээд манай улсын хувьд одоо хятад коксч нүүрсний зах зээл дээр голлон өрсөлдөж байгаа энэ Австрали болон Индонез зэрэг улсууд за тэгээд Орос зэрэг улсууд одоо төвшин ямар байгаа юм бэ гэдгийг хараад үзье л та. За Австралид бол 2020 онд тавьсан хоригоос шалтгаалаад 21-22 онд бол Австралиас нүүрс импортлоогүй. За 23 он гараад бол хэдийгээр хориг цуслагдсан ч гэсэн өмнөх одоо хоригоос өмнөх төвшөнд бол хүрээгүй. Харин Австралийн одоо сая он гараад болоод он гарсан ч гэсэн Австралиас одоо импортлж байгаа нийт нүүрс бол харьцангуй бас ингээд тийм өндөр түвшинд бол байхгүй байна гэдэг нь бол харагдаж байна. Тэгэхээр яг энэ хятадын коксч нүүрсний импортын зах зээл дээр бол манай улс бол 67%-ийг бүрдүүлж байгаа. За тэгээ он гараад бол бас энэ түвшингөө хадгалаад явж байгаа. Сая 5 сарын байдлаар бид нар 31.6 сая тонн нүүрсийг бол ингээд экспортлцлоо. За энэ нь бол бид хэмжээгээрээ болвол өмнөх оны мөн үеэс 38%-аар өссөн дүн байна. Гэмтчлээ 90 мэдээлэлүүд бол их байна. За харин нэг давуу тал байгаа. Тэр нь юу вэ гэхээр манай улсын одоо энэ нүүрс болоод өөрөө энэ Австрали болон Оростой харьцуулахад бол маш хямдхан байгаа. За Оросын одоо жишээлбэл оны 3 сарын байдлаар манай хэлийн үн бол дунджаар $136 байсан. За энэ бол өөрөө Оросын үнэтэй харьцуулахад 20%-аар хямдхан. За Австралийн үнэтэй харьцуулахад 2 дахин хямдхан байсан. Тэгэхээр ер нь бол хятад улсын дотоодын уурхаанууд өөртөө бас өндөр үнэтэй. За тэгээд энэ Орос болон Австралийн үн бас өндөр байгаатай холбоотой. Манайхаас ингээд импортлох сонирхол бас өндөр байна гэдэг ийм нэг шалтгаан байгаа. За тэгээд ер нь бол яг хэдийгээр олон улсын зах зээл дээр нүүрсний үн унаад байгаа гэж байгаа боловч бид нар бол ингээд ковидоос өмнөх 2010-аас 19 онуудад бол жил тутамдчаар одоо нүүрсээ бол $89 бол ингээд зарж ирсэн юм байна. Гэхдээ энэ нь бол одоогийн түвшнээс бол одоо хамаагүй бага байна. Тэгэхээр бид нар нүүрсний үн унж байгаа ч гэсэн түүхэн дунджаасаа дээгүүр үнээр зарж байна гэдэг нь бол бас ингээд харагдаж байна. Тэгэхээр яг нүүрсний экспортын бит хэмжээ бол өсөд явж байгаа. Нүүрсний үн буурч байгаа. Гэхдээ энэ одоо балансыг хадгалахын тулд бид нар бит хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. За бит хэмжээг нэмэгдүүлэхийн тулд энэ нүүрсний одоо гаргалтаа сайжруулах, за хэлийн бомтуудын бүтээн байгуулалтад нэмэгдүүлэх гэх мэтчлэн одоо зайлшгүй шаардлагатай ажлууд бас хүлээгдэж байна. За тэгээ нүүрс бол бас бидний ирээдүй биш ээ. За ингээд харин 10 болон 20 жилдээ бол ингээд нүүрс эзлэхийн бүх улсууд бол ингээд татгалцж байна. Тэгэхээр яг ойрын 3-5 жилдээ бол ингээд нүүрсний экспортоо хийгээд одоо эдийн засгийн өсөлтөө дэмжих ийм боломжтой. Цаашлаад бол энэ зэсийн одоо экспорт за оюутлагын бүтээн байгуулалт бол бас ирээдүйд илүү чухал одоо үүрэг гүйцэтгэх болов уу гэж бас ингээд харж байна. За тэгээд Баназ улсын засгийн газраас бол энэ онд 60 сая тонн нүүрсийг бол ингээд экспортлоо гэдэг ийм зорилтыг бол тавьсан маа. Тэгээ ингээд бит хэмжээгээ хараад үзвэл 60 сая бол хангалттай хүрэхээр бол бас боломжтой тийм. Тийм байна.
За тэгээд ер нь бол одоо бид хоёрын судалгаа ийхүү хүрээд дуслаа. Анхаарал хандуулж сонсон та бүхэнд баярлалаа. За баярлаа. Баяр та. Баяртай.